За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөгчид. За одоогийнхоор анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 2006 оны төгсөгчдийн санаачлан бүтээж буй Алтан агнуур подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт маш онцгой хоёр зочноо ирсэн байгаа. За зочдоо танилцуулбал Ган Тунгалаг халдвар төвчин судлалын үндэсний төвийн Сүрээ тандалт судалгааны албаны дарга нийгмийн эрүүл мэнд анагаах ухааны магистр найзаагаа урьсан байна. За нөгөө зочин маань болохоор эрхэм цэцэг говьалтай нэгдсэн эмнэлгийн онш зүүн тасгийн эрхлэгч анагаах ухааны магистр клиникийн профессор ийм хоёр найзаагаа урьсан байна. За тэгээд уулзааг уудсан байна. Урилгыг минь хүлээж аваад өнөөдрийн подкастт оролцоход за бүр говьалтай аймгаас за халдвар төвчин судлалын үндэсний төвийн ажилтай байгаа энэ нөхцөлдөө үедээ бид хэдийг цаг зав гаргаж ирсэн та хоёртой баярлалаа. За маш их баярлалаа. Курсынхаа найз нарын бас одоо санаачлан зохион байгуулж байгаа ажлыг дэмжиж болон одоо оролцож байгаа баяртай байна. Тэгэхээр сая бол Сүрэгийн тандалт судалгааны албаны дарга онш зүүн тасгийн эрхлэгч гээд та хоёрыг би танилцууллаа. Та тэр өөрийгөө танилцуулахаар бол та хэдийн одоо тодорхой хугацаанд 20 жилийн хугацаанд та хэд маань одоо эмнэлэг зүй судалгаан дээр ажиллаад ирчлээ. Та хэдийн хувьд өөрийгөө яаж танилцуулбал илүү гоё санагддаг вэ? Тэр талаараа ярьж. За подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүр ам шүдний эмнэлэг. За би бол ажлын гараагаа Говьалтай аймгийнхаа Төгрөг сумын сум дундын нэгдсэн эмнэлгээс эхэлж байсан. Тэгээд манай аав бас эмчхүүн. Аавтайгаа тэгээд хүний гавь эмч тогтох Эрдэнэбаатар гэх тулгын 3 чулуу шиг 3 сайхан эрэгтэй эмчнэрийн дунд суманд эхэлж ялаа. За тэгээд аавынхаа зөвлөгөөгөөр бол одоо лаборатори эмч одоогийнхоор бол эмнэлэг зүйн эмгэг судлал гэдэг чиглэлээр нарийсаад одоо 20 дахь жилдээ ажиллаа явж байна. Тэгээд ер нь бол нөгөө лаборатори эмч нөгөө шинжилдэг судалдаг тэгээд нөгөө эмчнэрт далд байгаа юм нийлрүүлж өгч бүх төрлийн салбарын эмчнэрт одоо оншоо тавих эмчилгээгээ шийдэхэд нь тус төхөн болдог учраас яг нөгөө лаборатори эмч гэдэг мэргэжлэр дуудуулах дуртай тийм. Маа Ган Тунгалагын хувьд. За миний мэргэжил бас сонгосон бас тодорхой хэмжээний түүхтэй ер нь бол хүүхэд байхаас хиймч болно гэд бэлтжижсэн. Тэгээд юунд 10 жилийн ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд конкурс өгөөд МОИС болон анагаахта конкурс өгөөд тэгээд анагаахт тэнцэжсэн. Тэгээд анги сонгох болоод сонголтоо ерөөсөө ямар ч нөгөө эмч болно гэдэг төсөөлөлгүй анагаахын мэргэжил сонгоно гэдэг төсөөлөлгүй байсан болохоор жоохон хэцүү байсан. Тэгээд тэр үед манай ах юунд олон улсын харилцаанд МОИС-ийн олон улсын харилцаанд сурдаг байсан. Тэгээд нэлээх бас олон улсын хэвлэл юм уншдаг. Тэгээд нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийг бас сонгуул их зүгээр юм шүү. Яг ингээд хүнтэй өдөр тутамдаа бас тулж харьцахгүй. Тэгээд чиний бас одоо темпераменттай ер нь бол зөгцсөн. Тэгээд нийгмийн эрүүл мэнд гэдэг чинь олон улстай болвол ерөөсөө ингээд өвчин эмгэгээс бүх одоо хүн амыг одоо урьдчилан сэргийлдэг тийм одоо нарийн шинжилгээ ухаан байдаг юм байна. Тэгээ манад одоохондоо хөгжөөгүй байгаа ч гэсэн ер нь нэг 5-10 жилийн дараа хөгжинэ. Тийм болохоор айгүй ирээдүйтэй мэргэжлийг сонгоорой гэж зөвлөсөн. Тэгээ ахыхаа зөвлснээр болвол одоо нийгмийн эрүүл мэнд эрүүл авахч тархуур судлаач гэдэг одоо ангийг сонгоод суралцсан. Тэгээд суралцах хугацаанд бол бас мэргэжлийн бас төдийлөн бас сайн ойлгохгүйсэн. Тэгээд яг төгсөөд яг халдвар төвчин судлалын үндэсний төвдөө ажиллаад яг ингээд халуун тогоонд нь ажиллаад ерөнхийдөө нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээ бол баг багаар ойлгож эхэлсэн. Тэгээд ялангуяа одоо бүх одоо дэлхийн техниктэй саяхан одоо нүүр тулгарсан цар тахлын одоо үед бол илүү одоо манай салбарын одоо мэргэжлийн бол одоо салбарын төдийгүй нийт одоо энгийн иргэнч мэддэг болсон. Тэгээд манай салбарын ч гэсэн маш одоо өөрсдийгөө бол дайчилж ажилласан. Тэгээд энэ үед бол манай одоо мэргэжлийн үнц нь илүү одоо тодорч гарч ирсэнд бол маш их баяртай байдаг. Тэгээд тийм учраас миний ер нь нэг хувь хүний шинж чанар жоохон нэг тэмцэгч тиймэрхүү шинж чанартай. Тэгээ би бол өөрийгөө бол одоо нийгмийн эрүүл мэндийн салбарын тийм тэмцэгч гэж одоо төсөөлдөг тийм. Тэгэхээр бидний арай ялцчихгүй ингээ ковид руу яваад ороод ирлээ. Тэгэхээр яг бидний хувьд
эрүүл мэндийн ажилчдын хувьд, эмнэлэг зүйн эмчнэрийн хувьд бас тодорхой хүнд хэцүү цаг үеийг битэд туулаад гараад ирлээ. Энэ бол ковидтэй холбоотой, цар тахалтай холбоотой асуудлууд яалтч өсөхөдөж гарч ирнэ. Тэгэхээр өнөөдрийн та хоёрыг ч гэсэн бид одоо ингээд галтгааны нурт хоёулангийн яагаад зэрэгцүүлээд өрсөн бэ гэдэг. Тэгэхээр яалтч ковидтэй холбоотой. Тэгэхээр ковидын үед яг одоо юу гэдэг орон нутагт ажиллаж байгаа. Магадгүй баруун бүсийн хувьд бол бас томоохон хэмжээний том эмнэлэгт ажиллаж исэн одоо удирдагч хүний хувьд. Нөгөө талаасаа гэх юм бол Монгол Улсын засгийн газрыг төлөөлөх маягтай баг одоо би жоохон дэгсдүүлж магадгүй. Гэхдээ ер нь бол яг одоо юу гэдэг тодорхой хэмжээний яг сар дахлын үеийн бүх одоо мэдээлэл асуудал шийдвэрлэх төвшөнд ажиллаж исэн хүний хувьд ган тунгалаг та хоёрын хувьд тэр үеийг эргээд дурсаад ярил. За ковид цар тахлын үед бол үнэхээр бас бидний хувьд шин сорго тий гинтээ байсан. Тэгээд жишээлх юм бол одоо хамгийн юутай нэг тохиолдол гэх юм бол яг 21 оны цагаан сар болох гэсэн битүүний урд өдөр өглөө шууд унтжахт газрын дарга залгаал. За өнөөдрийн автобусаар Улаанбаатар явнаа. Улаанбаатарт очиод одоо нэг хаалга нэг шинжилгээнд одоо ингээ орон нутгаас эмч лабораторийг дайчилж байна гэл. Тэгэл юу вэ цагаан сар болгож байгаа ч ингээл тэгээд шууд явж байгаа юм чи одоо нөгөө тангараг өргөсөнд баг цэргийн хүн шиг л болж байгаа. Тэгээд яваал Улаанбаатарт ирээл шиний нэг будалд гаргаж ялаа. Тэгээд 24 цагаар жижүүрлээд шинжилгээгээ хоногтоо 4-6 мянган PCR-ын шинжилгээ хийдэг байсан. Тэгэл гараад ирэхэд бол нөгөө битүү комбинзонтой тэр үе чинь бид нар одоо ингээ эргээд харахад бас л хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байсан байгаа байхгүй юу. Нөгөө 96 N96-тайгаа тэгээд битүү ингээ комбинз гараад ирэхэд зүгээр нүүд битүү ингээд нөгөө юу хатсан. Хөлрөөд тэгээд юу хатсан байдаг гэсэн. Тэгээ мөн дараагийн тохиолдол нь бас яажсан бэ гэхээр манай аймаг ч нөгөө нийлээ хамгийн сүүлд гарсан аймаг байхгүй юу. Тохиолдол нь гарахгүй байсараад тэгээд дөнгөж гарангуудаа манад нөгөө молекулын лаборатори маань байгуулагдаагүй, тоног төхөөрөмж байхгүй. Бид нар анхныхаа шинжилгээг би орон нутгад Gen Expert гэдэг одоо нүсрийг тэр аппаратн дээр хийж ялаа. Тэгээ тэр маань болохоор 2 каналтай 2 шинжилгээ хийдэг. Тэгээ нэг хүнийхээ 50 минут уншина гэхээр бүр тэ ямар тэр их шинжилгээ хийх нөөц болцоонд хүрэлцгээд маш учир дутагдaltaй байсан. Тэгээл хийгээл 2 хүнээ хийчихэл хүлээгээл нэг яаж л дараагийнхаа шинжилгээгээ бэлдээл оруулаад тэгээд зэрэгэлдэх Ховд аймаг руугаа бас очиж Ховдын бүсийн онцлогооны төв дээр 1000 PCR-ын шинжилгээний сорьц аваад тэгээд шууд серлогийнхаа лаборантыг дагуулад одоо тэр хүн маань бас PCR гэж хийж мэдгүй шүү дээ. Тэгээ Ховдын лаборатори дээр очиж шинжилгээгээ хийжсэн. Би Улаанбаатарт ирэхдээ бол бид нар чинь манай мэргэжлийн нэг онцлог нь бол нөгөө ажлын завраа хараад шууд ер нь заагаал өгөхөд нэг удаа заалгаа шууд сураа хийждэг бас давуу талтай. Тэгээ бид нар бол улсын 2 дугаар төв эмнэлэг дээр ажиллаж байсан. За тэнд ингээд дандаа бүрэн автомат аппаратууд дээр ажиллаад хийгээд байсан. Тэгээ нөгөө өндөө 4-5 мянган шинжилгээ хийдэг байсан чи би өстө мянган шинжилгээ авч очичвол за одоо өстө юухан бах өнөө шин хідээ хийх юм гээл тэгэхээр 500-ыг нь хийчихье гэл тэгдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө ховдынхаа эмч лабораторид гайхаад энэ хоёр үгсэн гэж бодсон гэсэн. Би өөрөө нөгөө гараар тэднийг болохоор нөгөө гараар нүклийн өвчлөө ялгадаг юм байна. Би гараар ялгах болохыг өөрөө ерөөсөө мэдгүй. Тэнгүүдээ нөгөө автомат дээр хийдэгшээ санаал окей хийчихнэ. Тэгээд пүүлдээ л яг хийсэн чи өглөө өөрөөр яа харахгүй төгсөж байгаа юм чи бүр ингээл манай лаборант нөгөө шинэ хүн тэгээ эмчийн за нэг удаа заагаа өгч тэгээд бит хоёр үүр зайдал өөрсдөө дуусгана гэд өдөр нь ховд шинжилгээ хийдэг манайх шүн хийдэг. Тэгээд 7 хоног тэнд байрлаж хийжсэн. Тэгээд ковид үед бол бас зөндөө юм газар дээр нь сураад зөндөө адал явдалтай л ажиллаж байсан. Манай хувьд орон нутгтайг одоо галан шугам дээр фронт дээр ажиллаж исэн байна. Ган тунгалгын маань хувьд болохоор илүү их нийгмийн эрүүл мэндийн талаас боловч халдвар төвчин судлалын үндэсний төв гэдэг бол яг одоо халуун цэг нь байсан. Тэр үед яг нийгмийн эрүүл мэндийн судлаач хүний хувьд илүү их одоо бодлогын түвшинд ажилласан болов гэсэн бодол төрж байна. Энэ талаараа дахиад дурсаад ярив. Подкастинг ивент тэтгэгч гоо сайхны мэс заслын Юмэ Дэмлэг. За би яг цар тахлын өмнө бас Европт нэг хэдэн сар сурж агаад тэгээд 2020 оны 2 сарын 11-нд Монголдо ирсэн.
За тэгээд Монголдо ирээд нэг хэсэг жоохон амарч агаад ерөнхийдөө ажилдаа орондоо гэж бодоод амарч исэн. Тэгээ яг 1 сарын дараа Монголдо ирснээс 1 сарын дараа буюу 2020 оны 3 сарын 11-нд Монгол улсад анх одоо COVID-19-ийн одоо зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдчихсэн. За тэр үед яг ерөнхийдөө нөгөө олон улсад одоо цар тахал бүртгэгдсэн цагаас хойш яг талбарын давхар судлалын одоо нарийнсан мэрэгчлэр сурсан одоо төгсөгчдөөс эрүүл мэндийн яам дээр бүр ингээд байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, халдварт өвчин судлалын үндэсний төв эднэрээс хідэн одоо мэрэгчлэнийг цуглуулад эрсдлийн харилцаа холбооны баг гэд үүсгэжсэн бэлээ эрүүл мэндийн яам дээр. Тэгээд тэр багт болохоор манай ангийн найз маань Нямтлам одоо эмч маань ажиллаж исэн. Тэгээд 3 сарын 11-ний өглөө унтчихсэн чинь найз залгаад за их орон дууцсан гэд хэлсэн. Тэгэл тэр нь яг нөгөө тухайн үедээ болвол ингээд яг одоо л мэрэгчлийнхаа одоо ур чадвар мэдлэг туршлага бүх юмаа дайчлах одоо ийм цаг ирлээ гэдэг тийм одоо мессежийг өгсөн. Тэгээд яг 3 сарын 11-нд эрүүл мэндийн яам нэр дуудагдаад тэгээд тэр эрсдлийн харилцаа холбооны багт ажиллаж эхэлсэн. За тэгээд дотоодод одоо бүртгэгдсэн гаднаас одоо зөөвөрлөгдсөн анхны тохиолдолтой ингээд манай одоо эмнэлзэн баг нэр ажиллаж авах оронд халдварт өвчин судлалын үндэсний төв дээр одоо хариу арга хэмжээний багуудыг одоо эрчимжүүлээд ажиллаад одоо нөгөө хавьтал судлалын үйл ажиллагаа эднэр явагдаад за тэр хооронд манай одоо нөгөө эрүүл мэндийн яам дээр ажиллаж исэн эрсдлийн харилцаа холбооны баг бол цэвэр одоо хүн амд болон одоо нийгэмд яг одоо нэг их сурвалжаар нотлохоон суурилсан бодит одоо мэдээллийг цаг тухайд нь өгөх ийм одоо үүрэгтэйгээр байгуулагдчихсэн. За тэгээд бид нар бол маш их одоо олон их сурвалжаас за дэлхийн одоо бүхэл олон их сурвалжаас мэдээллүүдийг бэлтгээд за тэгээ ингээд одоо нэг их сурвалжаар өгдөг байсан. За та бүхэн баг мэдж байгаах эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээ гэж байдгийсэн тий. Тэрний ард чинь ерөнхийдөө нэг 10-аад одоо эмч мэрэгчлэнүүд ялангуяа одоо талбарын давхар судлаачид ажиллаж исэн. За бидний одоо хийдэг байсан ажил ерөнхийдөө өглөөний одоо 5 цагаас эхлээд ингээ олон улсын мэдээнүүдийг цуглуулж яг одоо тухайн өдрийн одоо шинжилтэй мэдээллүүдийг цуглуулад тэгээд дотооддын одоо бас холбоотой байгууллагуудаас ирсэн мэдээллүүдээ цуглуулад за 9 цаг гэхэд ерөнхийдөө тухайн 24 цаг дахь бүх мэдээллийг бэлдээд за 11 цагаас болвол шийдвэр гаргах төвшний хүмүүс бол мэдээлдэг байсан ард хэрэгттэй. За ингээд эннийхээ зэрэгцээгээр мэдээж одоо хуулга нөлөөллийн одоо бүр ийм системтэй ажлуудыг бол төлөвлөөд зохион байгуулдаг байсан. За ингээд энэ хугацаанд бол харьцангуй нөгөө дахиж одоо зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэх нь арай нэг юу зогсон гэж гэдэг юм уу дотооддоо бас одоо дотоодын тохиолдол бүртгэгдээгүй хэвээрээ байсан. Нэг хэсэг болсон шүү дээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол 2020 оны 3 сарын 11-нд бүртгэгдээд дотоодын тохиолдол чинь 20 оны 11 сарын 11-нд бүртгэгдэжсэн. Тэгэхээр тэр хооронд бид нэр ерөнхийдөө бас бүх одоо үндэсний хэмжээнд орон нутгийн багуудаа чадваржуулах ёстой гэдэг юугаар ажил өрнөд. За энэ дээр бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас техникийн тусалцаа үзүүлээд тэгээд улсын онцгой комиссоос шадар сайдын тушаалаар баг гараад за онцгой комисс нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв өсвөтээс ингээд баг 20 түүний бүрэлдэхүүнтэй баг гараад ингээд Баруун аймгаас эхлээд тохиолдлын удирдлагын тогтолцооны багуудыг бүрдүүлж исэн. За энэ болохоор ингээд нэг аймаг дээр ерөөсөө энэ тохиолдлын удирдлагын тогтолцооны багт эрүүл мэнд, онцгой одоо засаг захиргааны байгууллага одоо бүх одоо орон нутгийн салбар байгууллагууд ингээ ороод за ингээд ямар нэгэн одоо болцсошгүй нийгмийн эрүүл мэндийн асуудал үүслэх гэхэд ямар одоо харилцаа холбооны баг үүсгээд ингээ ямар одоо төлөвлөгөөтэйгээр яаж одоо менежмент хийж ажиллахын нөөцөө яаж бүрдүүлэхин гэд тэрийг ингээ донлын мэдээллийг нөгөө дээрээс нь дадлах сургалт хийлгээд ингээд бэлдээд явж исэн. За ингээд Баруун аймгаас эхлээл Баруун 5 аймгаа хийлээ тохиолдлын удирдлагын тогтолцооны багуудаа сургалтынхаа дараа шууд аймгийн засаг даргын захирамж одоо тушаалаар багуудаа батлаад бүр ингээд нэр ус албан тушаалаар нь батлаад явж исэн. За ингээ хойтлын аймгуудаа
хийлээ, зүүн аймагуудаа хийлээ. За зүүн аймаг дээр явж исэн чинь Энэ нийтдээ ер нь хэдэн сарын хугацаанд болсон ажил? за нэг 2 сар орчим үргэлжилсэн. 2 сарын хугацаанд бол нэлээд За том тий. Тэгээд ингээд 11 дэх аймаг дээр явж исэн чинь дотоодын анхны тохиолдол бүртгэгдлээ гэд. Тэгэл бид нар чинь шууд орон нутгаас татагдаад төвдөө ирээд тэгэл нөгөө эрсдлийн харилцаа холбооны багуудаа идэвхжүүлээд эрсдлийн үнэлгээгээ хийх нь бол маш чухал байдаг. За эрсдлийн үнэлгээг бол шадар сайдын тушаалаар 28 баг 30 орчим байгууллагын төлөөлөл бас одоо яг мэрэгчсэн туршлагатай одоо хүмүүс ороод эрсдлээ үнэлдэг. За ингээд болов ажиллаж ирсэн. За би бол яг цар тахлын үед бодлогын түвшинд ажиллаж исэн, мөн одоо улсын онцгой комиссийн дэрэгдэх эрдэмтдийн багт ажиллаж исэн. За хүсүүдтэй хариу арга хэмжээний багт ажиллаж исэн. Аль ч шатндаа бол асар одоо ачаалттай завгүй ажиллаж исэн. За энд бол яг хуу тухайн үед ингээд улсаараа одоо бодлогын тэгээ бүх төвшөндөө болвол ингээд амжилттай даван туулахын төлөө одоо бүх нөөц болцоогоо зарцуулж исэн учраас манай улс бол дэлхийн түвшинд бол харьцангуй одоо цар тахлыг амжилттай даван туулсан улсуудын нэгд ордог. Тийм. Гэхдээ миний одоо яг мэрэгчлийн хүний хувьд бол яг ихэнх үедээ бол угаасаа дэлхийн дахинд бид бүгдэнд шинэ байсан тий. Тэгээд ихэнх үедээ бол одоо ялангуяа бодлогын хүмүүс бол нотлохонд суурилсан одоо шийдвэр гаргалтыг бол айгүй бас боломжийн хийжсэн судлаачтай сонсдог мэрэгчлийн Монгол орны тухай ярьж байна тий. Тийм, мэрэгчлийн хүмүүсээ сонсдог. За ингээд ерөнхийдөө нэг харьцангуй нэг туршлагатай болсон тий. Дэлхийд ч гэсэн ингээд ийм гарцсан, вакцин гарцсан ингээд ирсэн чинь ерөөсөө явцын дунд жоохон замбрааг болж эхэлсэн. Одоо яг нөгөө мэрэгчлийн хүмүүсээ сонсгов ч юм уу. Эсвэл одоо нотлохонд цуурлаагүй те шийдвэр гаргалтууд улс төрийн нөлөө орж ирэх. Энэ үед бол яг мэрэгчлийн хүмүүст жоохон хүндрэлтэй хэцүү байсан. Түүнээс бол яг тэр ачааллыг бол айгүй даван туулахад бол сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн билээ. Яг хэдийгээр би өөрөө эмнэлзэн эмч гэсэн яг одоо ковидын фронт дээр ажиллаж исэн, одоо халуун гал дээр ажиллаж исэн та нар шиг одоо мэрэгчлэтнүүдтэйгээ уулзаж ярилцж исэн тохиолдол ерөөсөй байхгүй юм байна. Тэгэхээр их сонирхолтой байна. Эргээ харахаар ковидын үед одоо юу гэдэг гэртээ харилгүй, хүүхдүүдэд харалгүй одоо хамгийн удаандаа хэд хоног таад. За ихэнх үед бол нөгөө 21 хоногийн тусгаарлалт байсан тий. За 21 хоногт ингээд тасагт ч юм уу тий хариу арга хэмжээний багт тусгаарлагдаж ингээд тусламж үйлчилгээгээ үзүүлээд за тэрний дараа дахиад нөгөө шууд гэртээ харж болохгүй тусгаарлалтын хугацаа байсан. За тэгэхээр ерөнхийдөө л баг сар гарan энэ ч юм уу дараа. За миний хувьд болохоор би чинь нөгөө яг нэг алганы шинжилгээнд дайрчилж ирсэн ч шүү. Тэгээ очиод дахиад нэг сар бүтээнд буудалд дахиад нөгөө очингуудаа гэртээ очихгүй шүү. 14 хоног буудалд байгаа л. Тэгээ манай хүүхд чинь жоохон байсан нөгөө гарантай хүүхдтэйсэн. Тэгээ хүү маань ямарсан дэ анаа гэж хэлд орсон. Өөр ээжээ гэж хамгийн сүүлд хэлд орсон шүү дээ. Яг одоо бодохоор хөгжилтэй юм шиг боловч тухайд бол бас харамсалтай ч юм шиг. Ачаалттай байсан. Юм бодогдож ин л та. Тэгээд би яг энэ асуултыг энэ ковид ярианы өмнө асууя гэж бодож ирсэн. Яалт ч ингээд дараа асуулт оруулчлаа. Тэгэхээр яг одоо ковидыг даван туулсан одоо багийн хувьд эргээд харахад одоо юу гэдэг мэрэгчлэрээ бахархах юм уу эсвэл ямар нэгэн байдлаар энэ мэрэгжлийг хэрэггүй сонгочтой ч юм уу гэж бодож харамсаж исэн зүйлсүүд байсан уу? Бахархалж исэн зүйл, харамсаж исэн зүйл нэг жишээ хэлье гэвэл. Тэгээ ер нь бол нөгөө яг нөгөө шинжилгээнд дээр тулгуурлал цааших асуудлыг шийдэж явж тэр хүний эрг гарах уу, сүрэг гарах уу тий. Тэгээ шинжилгээний хайрыг маш хурдтай гаргаж өгчөөж дараагийн процессыг явах учраас би бол ерөөсө бид нар ингээл хонон унжаа ажиллаад 24 цагаар шаардлагатай бол ажиллаад тэгээ хамгийн нэг хэцүү юм нь юу гэсэн анх нөгөө молекулын лабораторийг байгуулчаал яг шинжилгээний газраар нэг аппаратанд ороо уншихаар нэг цаг орчим ч амсгийн штэ эргээгээд тэгсэн чинь унтах газар байхгүй. Тэгээ манай лаборант нэг 2 сандал нийлүүлээ ор засч өгөөд эмч та энэ дунд би энэ юунд унтчихъя гэд. Тэгээ битээр нэг унтаад өглөө нөгөөх нь юм арсын юун дээр унтсан зүгээр усан уулган шиг нөгөө нэг юу хаасан чи үүрээр л жоохон дуух хийж босч ирж байгаа юм л. Нөгөө хувцастайгаа унтчихсан. Хувцастайгаа унтахаар тийм ингээд зүгээр наалдаад ямар ч тав тохгүй. Тэгээ бас л их хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байна шүү дээ. Тэгээ ер нь бол яг ингээд нөгөө хариу гараад хүмүүсийн асуудал шийдэж байгаа тэр мөчүүд тэгээ ингээд хариугаа гоё шинжилгээний хариу асуудалгүй уншаад гарах мөчүүд бол угаасаа мэрэгчлэрээ бахархдаг.
окей бүх юм гоё явчлаа тий хяналт нь гоё хариу зөв гарсан. Яг нэг фейлдэх тохиолдлууд биш шүү дээ ингээд ямар нэгэн асуудлаас болоод тог тасрах ч юм уу тий орон нутагч юм. Тэгээ яг гоё шинжилгээ хариу гарчил тог тасарч тэгэнгүүт чи фейлдээд дахиад нөгөөтгөө хийхээр нэг шинжилгээ хийх чинь нөгөө аппарат маань 3 цаг уншин 48 шинжилгээ оруулчаад дараагийн хариу уншилтан дээр бас 2 цаг болдог. Ингээд нэг 5 цагийн дараа л нэг үндсэн юу шинжилгээ маань гарч байгаа байхгүй нэг бүхэл бүтэн нэг хүний хариуны. Тэгээд тасарсан үед бол бас хэцүү л байдаг гэсэн. Подкастын ивент тэтгэгч Сэцмэд эмнэлэг. Ган тонголгоо үед. За надад бол нэг ер нь бол мэрэгчлэрээ асар их бахархсан. Яг зөв мэрэгчлээ сонгосон байна. За тэгээд ер нь бол цаашдаа ингээд улам одоо мэрэгчлийнхаа үнцнийг одоо нийт одоо хүмүүст мэдүүлэх гэдэг маань одоо нийт хүмүүсийг олон одоо энэ нийгэм тий одоо эрүүл амьдрах одоо хэм маягийг одоо бий болгох тий нийгмийн эрүүл мэндийг илүү одоо таниулах эрүүл мэндийн боловсрол олгох энэ одоо ажлуудыг эрчимжүүлэх тал дээр илүү одоо хувь нэмрээ оруулах юм одоо хүсэл эрмэлзэл үрж ирсэн. Надаа жоохон сэтгэл дундуур байсан зүйл болвол асар их манай одоо эрүүл мэндийн салбарын бол үнэхээр бүр асар их хөдөлмөрлсөн. Бүр одоо би өөрөөрөө биш одоо ингээд нийт салбарынхаа одоо эмч одоо тий сувилагч асрагч юусоо эдис одоо болсон одоо нэг хүн бүрийг одоо хайрлж үнэлж исэн. Тэгээд харьцангуй тэр одоо хөдөлмөр тэр одоо сэтгэл тэр одоо их одоо юу гэх юм те ачааллыг бол харьцангуй боддоор үнэлээгүй юм шиг санагддаг. Тэрэн дээр жоохон сэтгэл дундуур идэг. Түүнээс биш одоо тэр чинь явцдаа ингээд тасар олон юмнаас мотивац одоо идэвхжүүлэлт авч байгаа. Ягаад гэхээр дэлхийд те ялангуяа дэлхийн одоо өндөр хөгжилтэй улс орнууд одоо те асар хүнд байдалд орж явахт манайх бол ингээл юу ягаал те тэр хүнд байдлуудыг даваал исэн асар олон одоо хүнд нөхцлүүдийг бол даваад манайх одоо дотоодын анхны тохиолдол бүртгэгдтэл тийм их одоо хугацаанд бэлэн байдал одоо хангах боломжийг олгож одоо манай салбарынхан одоо бэлэн байдлаа хангаж исэн. Тэгэхээр энэ болгон бид нэр чадаад байна гэдэг тийм одоо мэдрэмж юу хүчээсэн учраас бол айгүй тухайн үед мэрэгчлэрээ бол бахархаж исэн. Тэгэхээр бас нэг сонирхолтой санагддаг юм зүйл юу гэхээр яг ковидын үеийн цар тахлын үеийн битэдийн сэтгэл зүйн асуудал нэлээд хүнд байсан. За жишээлбэл би өөрийнхөө дээр авч үзэх юм бол би ер нь ковидоос хойш олон хүнтэй газар орох айгүй тийм ийм айцтай ч юм төвшөртэй байдаг болсон. Тэр утгаараа одоо яг фронт дээр ажиллаж байсан хүмүүс эргээ харахаар сэтгэл зүйн хувьд ер нь хэр зэрэг одоо юу гэдэг төсвөржилт эсвэл сэтгэл зүйн хувьд хэр зэрэг том цохилтууд авсан гэж та нар харддаг вэ? За ер нь бол яг ажлын ачааллын хувьд бол нэлээд өндөр байсан шүү дээ. Би ингээд тэр ковид эд оргил үед ингээ илүү цагаар ажиллаад нөгөө илүү цагаа ингээ бүртгэж явц. Тэрийг ингээ дараа нэг тооцоод үзэхэд нэг 8 сар ажиллах хэмжээний одоо илүү цагаар давхар одоо ингээ ажилласан байгаа байхгүй. Тэгээд ер нь нөгөө эмчийн цалин айгу бага штэ. Тэгээд бидний тэр цалин нэмэгдэлч гэсэн тухайн үед бол яг нөгөө тушаал ном заасныхаа дагуу одоо нэмэгдүүлсэн югаараа ч бас бодогдож орж чадаагүй. Тэгээ ер нь бол яг цалин мөнгө бага байгаа асуудал дээр бол эмч яах ч эмч болов гэж боддог ч гэсэн яг ажиллаа хийгээд ирэхээр тэндээс айгүй кайф аваад тэгээ мартаад тэгээ баг стресс бол ажиллаа хийснээр ер нь стрессүүдэд тайлж чаддаг шин. Ган тонголгоо. Миний хувьд бол жоохон одоо ялангуяа манай одоо халдварт өвчин судлалын үндэсний төв те манай салбарынхан жоохон юу авсан байж магадгүй гэж боддог. Сэтгэл зүйн хувьд угаасаа асар их дарамттай байсан. Бүх одоо ачаал үндэсний те улсын хэмжээний ер нь бүх ачаал нэлийн одоо ихэндээ болол төвлөрч байсан. Тэгээд үнэхээр ачаалтай байсан. Тэгээд гол нь одоо ажлын ачааллаас илүү тэр нэг давхар те энэ одоо хүмүүсийг ингээ алдчихвал те дээрээс нь тэр чинь одоо жишээ нь нөгөө анхандаа бол одоо тасаг твтцэн ч юм уу те одоо хэвтэн эмчлүүлж байгаа хүнтэй ар гэрийг нь уулзуулахгүй ч гэдэг юм уу нас орсон тохиолдлуудаа одоо уулзуулахгүй тэр чигээр нь одоо тий аваа өвчдөг одоо
уулзуулахгүйгээр тэр мэр тохиолдолч ингээд эмч хүн чинь мэдээж л бас хүн штэ те тэгэхээр тохиолдлуудад бол үнэхээр маш хүнд байсан. Бид нар бол одоо хүслээр болдог бол мэдээж одоо ингээд ар гэргийн хүсэлт те хүлээж аваад ингээд уулзуулаад учруулад одоо ёс гормоор нь байлгамаар байдаг. Гэтэл эм чинь нөгөө нийт хүн амын одоо эрх ашигын төлөө бид нэр зарим одоо дүрм журмаа даахгүй болвол ягаад ч одоо болохгүй байсан тийм нөхцөл байдал тэр бол давхар бас одоо маш их одоо сэтгэл зүйн хувьд ачаал болж исэн мах. Тэгээ одоо яг хуу цар тахлын дараа ингээд угаасаа улаан бурхан тий томоогийн дэгдэлтүүд за гэл ингээ халдвар төвчний ер нь бол цар тахал биш юм а гэхэд дэгдэлтүүд бол ерөөсөө тасрахгүй байгаа энэ үед бол дахиад дэгдэлтээсээ жоохон халихвал гэдэг тийм одоо айцтай цар тахал болчихоо ч юм тий. тий. Ер нь бол дахиад одоо ковид-19 цар тахлын хэмжээний тийм одоо нийгмийн эрүүл мэндийн ноцтой тохиолдол ч юм уу тий болцсохгүй юм эрсдлүүд үүсэхгүй гэдэг ер нь бол тийм айцтай л болсон байдаг. За тэгэхээр яалтчгүй битэд уг нь одоо манай подкастыг зохион байгуулж байгаа багийнхны зүгээс бол хэдүүлээ нэг юм 20 жилийн дараа ингээ уулзж байгаа найзууд сонир сайхан ярьж байгаа юм шиг л хэдүүлээ яриа гэдгсэн дээ. Яалтчгүй ковид ярахаар битэдийн яриа ингээд илүү их одоо сериус нь болоод ингээд яваад өглөө тий. Тэгэхээр яг ингээд хэдүүлээ одоо ковидын үеийнхаа ч юм уу яриаг өндөрлөө гэж би бодож байна. Гэхдээ эргээд харахаар ганц л асуулт үлдэж байна надад. Юу гэхээр эргээд битэд дахиад юм цар тахалтай тулах юм бол бид бэлэн үү? Тийм үгүй. Ер нь бас бэлээ. Би бол одоо халуун тогоонд нь байгаа үнүүд бас бэлэн биш гэж хардаг. Яагаад тэгэхээр яг нөгөө бас цар тахал чинь бүх одоо дэлхийн нийтээр шинэ байсан тий. Тэгээд манай улс хэдийгээр амжилттай даван туулсан ч гэсэн би одоо нийгмийн эрүүл мэндийн одоо мэрэгчлийн хүний хувьд дахиад одоо алдаатай байсан юмнуудаа сурах ёстой байна гэдэг үднээс Солонгос улс чинь бас амжилттай даван туулсан орнуудын бас жишг болж байгаа тий. Тэгээд Солонгос улс бас одоо өөрийн сургамж дээр суйрлаад яг одоо дэлхийн төвчний дархар судлаачдыг бэлтгэх магистрийн бас одоо хөтөлбөрийг гаргасан. Тэгээд энэ нь одоо юу цар тахлын дараа бас койкагийн тэтгэлгээр явж сурсан. За ингээд ирээд бас хараад яхад бас бид нэр зөндөө сургамжтай зүйлүүд байсан. Цар тахлынхаа сургамж дээр суурлаад маш олон одоо тайлан одоо тий тайлан юмнууд гарсан ч гэсэн тэрнээсээ одоо авах юмнуудаа авч бас одоо яг бүрэн дүүрэн бэлтгэлээ хангаж чадахгүй байна л гэж хардаг. Миний бэлэн бол юу шүү. Өөрийнхөө мэрэгжлийн хувьд ч өөр том цар хүрэн дэвш. Яг одоо өөрийнхөө мэрэгжлийн хувьд дахиад цар тахал гарлаа гэхэд тэрэн дээр ажиллах сэтгэл зүй, ажлын дадлага, туршлага юуныхаа хувьд бол одоо илүүсэн ойлголт юутай байгаа гэсэн. Тэгэхээр илүү их одоо хувь хүний талаас юм асуувал та хоёр мань яаж одоо энэ их ажлыг амжуулаад хажуугаар нь гэр орондоо одоо цаг зав гаргаад дээрэс нэмээд одоо юу гэдэг одоо өөрсний хувийн хоббинд одоо хэр зэрэг цаг гаргаж байна. Одоо хувийн хоббиноос ярих юм. Подкастинг ивент тэтгэгч цагаан уул эмэгтэйчүүдийн эмнэлэг. Сонирхолж ярил. За би бол 4 хүүхэдтэй. Тэгээд одоо 6 төгснөөс хойш л 6-нд анхны манд хүүхэд гарч ирсэн. Яг цар тахлын өмнөх нь хамгийн бага нь гарч ирсэн. Ингээд ер нь бол 4 хүүхэдтэй дундуур нь сурна бидний чинь мэрэгжил байнга сурах штэ. Тэгээд нэг 3 дахь хүүхдээ гаргачаад нэг удирдлагын актем сурах гээд даргаасаа чөлөө авах гээд орсон ч мануу дарга тэгж. Үгүй чи ч одоо яасан төрж дуустгүй сурж дуустгүй хүн бэ. Намайг тэгжээс гэх юм. Үгүй дарга би ажиллаа хийгээл тэгэл төрчөөл ажиллаа хийгээл сураалаа байгаа штэ. Бүгдийг амжуулаад л штэ. Тэгээ яг энэ их ажлын ард байхад нөгөө ард маань нөхөр маань байна. Тэгээд аав ээж маань тий гэр бүлийнх нь тэгээд хүүхдүүд маань бас айгүйх бие даах чадвар суралцдаг. Тэг ингээд 3 охинтой. Тэгээ хамгийн бага нь хүү. Тэгэнгүүт охтууд маань том болоод ирэнгүүт ингээд доошоогоо хараад тий. Тэгээ ер нь бол хүүхдүүд нөхрүүдээ ач буйнаар л ингээд сайхан сураал ажиллаа. Ямар хоббитэй? За хоббины хувьд бол ер нь ном унших жоохон дуртай байсан. Одоо бол нөгөө нас яваад ирэхээр чинь тэгдэг юм шүү дээ. 20 жилийн дасгал хөдөлгөөнд ер нь их цаг гаргая. Эрүүл зөв хоол тэр талаар их судалж байгаа.
Тэгээ нөгөө ковид гэж явж байгаа л гараад ирсэн чил бүр нөгөө тэнцэн ингээ цаг наргүй хоолтой байгаа шүү дээ. Ингээл хідэн цаг шинжилгээ гэж дуусан гарч ирэнгүүтээ хоол идэн шөнийн 9 цагт 12 цагт чинь. Тэгээ бүр нилээн жин нэмсэн байнгут би өглөө 6 цагт тосоод ингээ гав ганцаархна фитнест очоод дасгал хийгээд тэгээ бас чи ингээ нилээсээ хасж өстэй. Тэгээд ер нь дасгал хийгээд хахаар дасгалд аягүй дурладаг болчихдөг юм байна. Намаагийн хувьд. За саяхан нэг сошиалд юу хийсэн шүү дээ тийм манай салбарын нэг эмч эрүүл мэндийн салбар нөгөө манай эмч нарыг дэмждэг нөхрүүдийн нуруунд дээр байдаг. Тийм нэрэл одоо гэр бүлийн дэмжлэг бол угаасаа асар их байдаг. За тэгээд гол нь одоо мэрэгчлийн онцлогийг ойлгоод тий ажиллах болон одоо энэ сурах тал дээр дэмжинэ гэдэг бол айгүй том одоо хүч. За тэгээд тхийн одоо тэгж ойлгуулахын тулд мэдээж өөрөө айгүй сайн ойлгуулна тий энэ тэгээд ер нь бол гэр бүлээрээ л хамтдаа одоо нийгмийн эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа шүү гэж би бол гэр бүлтэй айгүй хэлдэг. Хоббины хувьд цар тахал бас нэг талаасаа яг хувь хүний хувьд бас сайнаар нөлөөлсөн зүйл бол бас байгаа. Яг тэр асар ачаалттай стресстэй үед бас мөн сая эрхмэтгийн санал нэг буруу холттой. Тэгээд дээрэс нь стрессээ даван туулах гад айгүй тийм чихэрлэг ч юм уу хүнс тийм амттнууд хийддэг. Тэгэл бас л яг эмэгтэй хүн чинь жингийн илүүдэлтэй нүүр тулгарсан бүх одоо тий спорт комплекс, фитнес жим, йогийн төв бүх юм хаалттай. Тэгээд яа харахгүй гэрээ тойроод өглөө босоод гүйдэг болсон. За тэгэл эхлээд 3 км эхлээл тэгэл одоо бол марафонд гөх тий хамгийн сүүлд хагас Улаанбаатар марафоны хагас марафонд орсон. За тэгээд мөн өндөр уулын авиралтыг бол хийсэн. За өндөр уулын авиралтыг бол би нөгөө ковидоос өмнө бас ерөнхийдөө уул руу алхахдаг байж байгаад тэгээд цар тахлын үед ягаад ч нэг бүр ингээд тэр их стресс одоо тэр нэг одоо нийгмийн юунаас нэг л холмоор санагдаад тэгээд Алтай 5 богд руу уулчт дагаж яваад тэгээд Алтай 5 богдын тий хамгийн өндөр тий 4 одоо эргэлт амжилттай одоо гараад тэгээ тэр бол надад бүр хувь хүнд асар их одоо урам зориг ялангуяа нөгөө сэтгэлийн тийм зоригийг бол маш их өгсөн. Тэгээ манай анагаахын хүмүүжил чинь нөгөө удирдах албан тушаалтнууд өөрөөсөө ахмад хүмүүс одоо багш профессорудаас маш их одоо тэгж айдаг эмээдэг тийм одоо хүмүүжлэр хүмүүцэн учраас нэг бодож санаад байгаа тэгээ зөв гэж бодсон юм а ч гэсэн ингэж хамгаалаад өмгөөлөд илэрхийлэх чадамж бол арай сул юм шиг санагддаг. Тэгээд уулын спорт руу бас одоо сонирхчийн хуваар ингэж орж эхэлснээс хойш тэр одоо өөрийгөө илэрхийлэх чадамж бол хамаагүй тий зоригч ирсэн гэж би боддог. За тэгэхээр энэ түрээд манай энэ удаагийн Алтан гинур подкаст өндөрлж байна. Тэгэд өндөрлөхийн өмнө бидний одоо уламжлалгын асуудаг нэг асуулт байгаа тий. Одоо энгийн хүмүүст өөрснийхөө зүгээс эрүүл амьдрцгаая гэж уриалах юм бол маш товчхондоо богинохондоо та хоёр юу гэж хэлэх вэ? Нэг өгүүлбэрт багтаагаад л. За ер нь бол тий хүн урт удаан эрүүл чанартай амьдрахын тулд эрүүл мэндийн боловсрал маш одоо чухал. Тэгэхээр зөв одоо их сурвалжаас зөв мэдээллийг аваад тэгээ өөртөө анхаардаг байгаасай л гэж хүсэж байна. Эрхмэн чи. За миний хувьд бол нойр бүтэн нойртой л хонох юм бол тэгээд тэр бүх юмыг даван туулсан. Тийм нойроосоо аваарай л гэж хэлсэн. Тийм нойроосоо. Бүтэн нойртой хоноороо бүлээн усаа угаараа гэдэг. Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүр ам шүдний эмнэлэг. Подкастын ивент тэтгэгч цагаан уул эмэгтэйчүүдийн эмнэлэг. Подкастын ивент тэтгэгч гоо сайхны мис заслын Юмэд эмнэлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэнмэд эмнэлэг. Урдны дугаарууд дээр хэлсэн байгаа. Тийм. За баярлалаа та хоёртоо. Тийм хаа холын баруун хязгаараас Говьалтай аймгаас одоо халдвар төвчин судлалын үндэсний төвөөс ажилтаа үйдэн дуудсан. Тэгээ хурж ирээ бидний хүсэлтийг хүлээн авч ирж ярилцлага өгсөнд баярлалаа. Та хоёрынхаа цаашдын ажил амьдралд аз жаргал сайн бүх зүйлийг хүсье. Та хоёртоо баярлалаа. За маш их баярлалаа. Алтан гинур подкастт дөрсөнд бас их баярлалаа. Золоод бас ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За курсын найз нартаа баярлалаа. Тэгээ амжилт хүсье. За баярлалаа.
За, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөлт, одоогийнхоор анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 2006 оны төгсөлтийн төгсөгчдийн санаачлан бүтээж буй Алтан гагнуур подкаст өнөөдрийн дугаар ингээд өндөрлж байна. Нийт төгсөгчдөө Алтан гагнуур подкастаа хамт байгаарай гэж уриалъя. Баярлалаа. Баяртай.